Сайн уу хичээлийг үзэж байгаа өглөө өдөр оройн минь. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ постерийг хийх болно. Энэ постерийг хийхдээ Photoshop, Illustrator хоёрыг хоёулангийн ашигласан байгаа. За яагаад ашигласан талаар та хүн хичээлээс үргэлжлүүлээд үзэх болно. Adobe програм болох Photoshop, Illustrator, Premiere Pro, After Effects ч юм уу. Ямар ч Adobe програмын нэг програмыг та үнэхээр сайн сурчих юм бол бусад програмуудыг сурахад маш амархан болох болно. За энэ програмууд маань хоорондоо connection буюу за import, export хоорондоо хийхэд болохоор ямар ч асуудалгүй байдаг байгаа. Нэг байгууллагын компани учраас за тэгээ өнөөдөр хамтдаа хийх болно. Та бүхэнд ээж энэ дүрстэл энэ өнцөг ээж гоё харагдаж байна уу? Хойно байгаа бас гэрлийг та бүхэн анзарч байгаа. За миний хувьд болохоор хоёр зүйлийг нэмэж авсан байгаа. Photoshop CL10 гэдэг нэртэй RGB гэрэлтүүлэг авсан байгаа. За удирдлагаар юм уу? Эсвэл гар утсаараа удирдаад энэ хойдлын өнгийг бүрэн солих. Дээр нэмээд болохоор мөн гэрэлний за камерны өөр өнцгөөс бичлэг авахын тулд бас нэмэлт хөл авсан байгаа. За энэ хөлөөр дамжуулаад маш олон зүйлд гэрэл дээр ч ашиглаж болно, камер дээр ч ашиглаж болно. За маш олон зүйлийг дээр нь тавиад ашиглаж болохоор бас юм хөл авсан байгаа. Өнөөдрийн бичлэгийг үргэлжлүүлээд үзэх юм бол Sony камер хэдэн төрөл байдаг вэ? За миний хувьд болохоор камерыгаа апдейт хийх гэж байгаа. За ямар камераар апдейт хийх талаараа та бүхэнд Photoshop-оор энэ постерийг хийнгээ та бүхэн зааж өгөх болно. За дараагийн бичлэгээрээ би YouTube channel art-ын талаар та бүхэнд хэрхэн хийх талаар channel YouTube брендийн талаар товчхон нэрнга channel art-ыг хийн. За тэр үеийн за өмнөх бичлэг гэсэн үг байгаа. За иймэрхүү маягаар та хүн өөрийнхөө YouTube брендийг бүрэн хийх боломжтой байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Хамтдаа шууд хичээлдээ орцгоё. За Sony камерд болохоор олон төрөл байгаа. Ер нь бол маш олон нэршил байдаг. Та бүхэнд маш амарханаар цэгцлээ тайлбарлах нэг юм бол R гэж байгаа, S гэж байгаа. R загвар нь болохоор дандаа зураг дарахад зориулсан, S загвар нь болохоор бичлэг хийхэд зориулсан. M загвар байгаа. M загвар нь болохоор хамгийн сүүлийнх нь дөрвөг. M нь болохоор урагч тардаг, бичлэгч хийх боломжтой камер байгаа. За тэгээ миний хувьд болохоор Sony Alpha Mark 4-ийг авах гэж байгаа. Зурагч тардаг, бичлэгч хийх боломжтой. 3 bit 422 гэдэг ч юм уу. За маш олон давуу талтай. За одоо миний энэ хэрэгжилж байгаа камер болохоор C буюу compact гэсэн үгний товчлол байгаа. За тэрний үг зүгээрээ маш авсаархан жижигхэн full frame мөртлөө жижигхэн. Гэтэ энэ болохоор 8 bit баггүй өнгөний ялгаруулдаг. Тийм учраас би апдейт хийж байгаа шалтгаанаа дараа нь бичлэгээ камера авсныгаа дараа бас бэлэв нарийн тайлбарлая. За мөн Sony-гийн камерт болохоор IPX гэж загвар байгаа. За IPX 3, 6, тэ 30 гэдэг ч юм уу. За тиймэрхүү загварууд байгаа. За яг хөө тэрнээс доошо C дотор болохоор CR гэдэг ч юм уу загварууд байгаа. Ямар ч тач та бүхний ойлгож авах нь IPX нь болохоор cinema бичлэг 12 bit, 10 bit cinema бичлэг хийх зориулагдсан. IPX 3, 36 гэдэг ч юм уу кино хийх зориулагдсан камер үт юм байна. За эсвэл S загвар нь болохоор видео хийд юм байна. M загвар нь болохоор зураг, видео хоёулангийн хийд юм байна. R нь болохоор зураг дард юм байна гэхэд ойлгоход болно. За миний хувьд болохоор C болохоор compact буюу за бүлбэрээ бүх зүйлийг ашиглаж болдог. Тэгсэн мэт маш жижигхэн авсаархан камер байгаа. За тэгээ би камераа бас аваад удаагүй байгаа. За та хүн ч гэсэн авч ийсэн үеийнхийг бас мэдж байгаа. За тэгээд энэ бол 2000 шоттой бол байгаа. За камерыг худалдаж авахыг хүсэж байгаа хүн байгаа бас холбогдороо би бас 3,800,000 орчимд авсан. Гэтэ та бүхэн маш хямдханаар зарьяа вебстол ингээ байрлуулад YouTube хийхэд зориулж байгаа тийм байгаа. За тийм авахыг хүсэн байвал DM бичээрэй. За өнөөдрийн хичээлдээ тэгвэл шууд орцгоё. Постерууд хамтдаа хийцгээе. За би маш хурдан завхах. За өдөрөө энэ зураг ч юм уу өөрсдийнхөө ямар ч тач юм имиж байгаа шүү дээ. Ийм зураг оруулж ирээд за түүний дараа Quick selection хэсгээс болохоор select subject-ийг нь сонгоо. Тэгэх юм бол гол хэсгийг нь subject-ийг сонгочих байгаа. Select-лээд тэгээ Ctrl G. За миний keyboard энэ чинь харагдаж байгаа. За тэгээд энэ камерыгаа болохоор ингээд цоолоод авчна. За түүний дараа болохоор яаж хийсэн бэ гэхээр үүний дараа болохоор энэ чинь харагдаж байгаа icon руу ороод за энэ чинь болохоор энэ threshold гэсэн хэсэг байгаа. За энийг дарах юм бол зураг маань ер нь бол хар цагаан руу хуваагдана. За энэ чинь байгаа
графикийн бүүнээр хөдлөх юм бол за илүү хар болоод цагаан болох байгаа. За тэгээд та бүхэнд өөрийнхөө зургандаа тохирсон хэмжээнд зургийг ингээд өөрчлөхөд болно. За бүгдээрээ удахгүй энэ цагаан өнгийг тэр жижигт нь ингээд устгах байхгүй юу. Тийм учраас өөртөө иймэрхүү маягаар харж байгаа тохиромжтой хэмжээнд зогсоход болно. За гэхдээ үүний дараа болохоор имиж хэсэгтээ дарж байгаа. За энэ миний хувьд нэг хэрэгэлдэггүй төлөв байгаа. Гэхдээ энэ хоёр төлөвийг ашиглан нь болохоор бүгд энэ болохоор цагааны илүү цагаан болгоод харын илүү хар болгодог байхгүй. За яаж ашиглахыг харъя. За харах юм бол за энэ зургаа дарж агаад энэ идэнгөө дарах юм бол за хар хэсгийг илүү ингээд цагаан болгох боломжтой. Эсвэргээрээ болохоор борон түүл дээрээ дарж агаад ингээд дарах юм бол за ер нь ингээд цагаан байгаа хэсгийг илүү ингээд хар болгох боломжтой. За ингэж яах гэж байгаа вэ гэхээр зүгээр одоо илүү дутуу юмсууд засах зүйлсүүд байгаа бол ингээд энэ төлөөр дамжуулаад ингээд засах боломжтой. Ингээд засаа техник чинь авчаарай. За түүний дараа болохоор энэ цагаан өнгийг нь бөөнөрөө селектлж байгаа устгахад болно. Зүгээр буюу балдуур хэсгийн энэ мэжигийг сонгож байгаад ингээд дарчих юм болно. Гэхдээ би нийт цагааныг энэ арилгах гэж байгаа учраас за та хүн зааж өгье. Энэ select хэсэг рүү очиод энэ чинээ color range гэж байгаа. Өнгөөр нь ер нь сонгож устгах гэсэн үг. За ингээ энэ түүл гарч ирсний дараа энэ цагааныг нь сонгоод окей дарна. Тэгэх юм бол энэ ер нь бол цагаан өнгийг нь тэр чигт нь select-лж байгаа байхгүй. За түүний дараа delete дарах юм бол бүх цагаан өнгө маань устчих байгаа. Энэ дараа болохоор за энэ layer, за энэ dot-ын дээр хоёулангийн сонгож байгаад control E буюу энэ хоёр зүйлийг нэгтгэж чинь гэсэн үг. За үнгээл дуусгах болох байхгүй. Энэ дээрээ mouse хоёроо дарсны дараа color overlay руу орсноо дуртай өнгөө ингэж өгөөд за ингээд логог бүрэн ингээ хийх боломжтой. За гэхдээ асуудал нь болохоор энийг нөгөө татаж жижигхэн болгоо татах юм бол лого ингээд лого болчихж байгаа шүү дээ. Энийг би бодохоор одоо хаан ч юм уу ингээд ашиглаж болохоор байгаа лого. Гэхдээ асуудал нь болохоор маш том хэвлэгээр бол энэ нөгөө хесандо буюу нэгтрэл нь унаж байгаа учраас би Illustrator руу аваачаад энийг багасгах нэгтрэлийг нь унахгүй байх арга байдаг байхгүй. За тэрийг та бүхэн зааж өгье. Маш амархан. За энэ хэсгийг бүгдээрээ контролоо дарж агаад энэ icon дээрээ дарах юм бол select хийх байгаа. За түүний дараа энэ fade гэсэн хэсэг рүү очиод за энэ fade icon-ыг дарна. За тэгэх юм бол яах вэ гэхээр харах юм бол энэ icon-ы дагуу fade буюу ингээд цэгээр ингээд pen tool-ээр болохоор ингэж үүсгэж байгаа. За энийг болохоор ямар үед ашигладаг вэ гэхээр forward ч юм уу өөр програмд зөөхөд энэ fade-ийг нь ашигладаг байхгүй юу. За үүний дараа энэ дэр маус хоёроо дараад за нэрийг нь хадгалчаад за энэ гурван цэгэн дээрээ очиод бүгдээрээ клип fade сонгочихно. За тэгээ энэ чинь болохоор окей дараад хадгалчих хэрэгтэй. За тэгээд яг энэ хэсгийг layer хэсэг рүү очиод за энэ хэсгийг PSD файлаараа хадгалах хэрэгтэй. Зургаар биш. За PSD-гээ файлаар хадгалсныхаа дараа бүгдээ Illustrator-ыгаа нээгээд за энэ өмнөсөн хийсэн зураг байна л да. Гэтэ Illustrator руугаа очиод за саяны PSD-гээр хадгалсан зураг шууд Illustrator-га чирж оруулна. За чирж оруулсны дараа энэ vector биш байгаа шүү дээ. За үүний дараа болохоор энэ Illustrator-ын embed гэсэн хэсэг байгаа. За энэ control Y дарах юм бол хараа энэ зураг маань болохоор одоо Illustrator буюу vector болсон байгаа байхгүй. Энэ зураг маань зүгээр image хэвээр байгаа гэсэн үг. Бүгдээрээ буцаад control Y дараад за embed дараад окей дараад за ер нь бол ингээд vector болгочихж байгаа гэсэн үг. Illustrator дээр. За гэхдээ энэ зургийг та сонгоход жоо хэцүү байгаа бол хоёр дараад за ингээд дотор нь орчдөг байхгүй юу. За орсны дараа control Y хэсэг дараад за зөвхөн камерыгаа select-лээд control C control Y дараад гарсныхаа дараа энэ чинь control V гээд хуулчих. За одоо энэ бэлэн болцсон энэ зургаа болохоор control C гээд за Photoshop руугаа control V гээд аваад авчрахтаа smart object-оор оруулах хэрэгтэй. За paste. За тэгхийн болвол за бидний нөгөө хүсэж байгаа vector зураг болчихж байгаа гэсэн үг. Тэгээд энэ зургийг багасгаад enter дарсан ч за энэ page хэсэг байгаад байгаас за энийг болохоор бүгдээ энэ чиш ороод устгахчод болно. За энэ зургийг бүр ингэж жижигхэн болгоё. Жижигхэн болгосон ч маш том болгосон ч энэ зургийн нэм маань нэгтрэл нь алдахгүйгээр энэ зургийн маань нэгтрэл нь
алдахгүйгээр вектор буюу маш фотозон маш олон зүйлээр хэрэглэх боломжтой гэсэн үг байгаа. Өнөөдрийн хичээлийн гол зүйл нь энэ байсан байгаа. За бүгдээрээ за өнөөдрийн сурсныг дагаж хийнгээ нэг дуурайж хийгээд хийгээд үзээрэй. За тэгээд ямар тач иймэрхүү айконоор ашиглаад бүгдээрээ лого хийгээд за энэ логог болохоор вектор зураг болгож Illustrator дээр хийж сурцгаалаа. Окей, бичлэгийг дуусны үцэнд маш их баярлалаа. За та өнөөдөр Photoshop, Illustrator хоёрыг хоёулангийн ашиглангаа хэрхэн постэр хийх талаар сурлаа. За өнөөдрийн сурсан зүйлээ заавал нэг хэрэгжүүлээд ашиглаад үзээсэй гэж хүсэж байна. За нэг удаа сурчих юм бол дараа нь ийм аргаас байгаа штэ гэдэг ч юм уу. Таны толгоонд орж ирээд за ашиглах байхаа гэж бодож байна. За тэгвэл би дараагийн бичлэгээрээ та бүхэнд үнэхээр хэрэгтэй бичлэгүүдийг оруулах болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяртай.